За өглөөний мэнд. Өглөөний мэнд. Сайхан амарцгаав уу? Сайхан амарсан, та сайхан амарсан уу? Сайхан амарлаа. За хичээлдээ орох байна. За дэдэмтэр байгаараа. Энэ хаахын газрын зураг бай. За Монгол улсын газрын зураг бай. За Монгол их орны эзэн нь хэн бэ? За яг л энэ Монгол улсны газрын зураг дээр одоо байгаа шиг одоо бид нар бүхэн газар нутгаар өөрсдөө төрж өсөж байгаа учраас бид нар дээр эзэн нь юм аа гэж хэлдэг. За тэгэхээр одоо Монгол улсын их орны эзэн нь болохоор өв дээдс маань гэж бодож байна. Яагаад гэвэл өв дээдс маань бид нар энэ газар нутгийг өвлүүлж үдээс учраас өв дээдс бас эзэн байх юм байна. Өшөө болгож байгаа хөлтэй нөө. Өөр бодлоо нөө. За одоо бидний юу газар нутгийн юу эзэн юу бидний ирээдүйн хойш үе. Хойч үе болоо. Яг бид нар өөрсдөө байгаль их орноо хамгаалж тэгээд ирээдүйд хойч үедээ өвлөж үлдээ. Үлдээх учраас. За тэгэхээр эндээс ер нь юу гэж дүгнж болохоор байна? Монгол их орны эзэн нь хүмүүс юм аа гэдгийг яаж таах. За тэгвэл багш нэг их орны эзэн болсон нэг шүлэг та нарт сонсхийг. Хөх манхан тэнгэрийг эцэг нэгэн тэрлөөг. Хөмсгөн сарны аялах алсын алс тойрогт холын хоёр одны дохой хоцгон чөлөөн хоёр нүдний үзүүрт цэнгэрлэгдэд идэртэй хөх манхан тэнгэрийг эцэг нэгэн тэрлөөг. Зас цагаан уулыг эцэг нэгэн тэрлөөг. Цан хуурыг савсаж үүдс хоригл засан ширхэг зарцаж мөс болох халил царгаа хүйтэн өвөл сарлагын бухтассан зас цагаан уулыг эцэг нэгэн тэрлөөг. Онгон цэнгэр талыг эцэг нэгэн тэрлөөг. Орог сар зэрэглэ хавар сүмэлцэх хөндөй орсон буурын шүд өвөл хангана хоолойд өдөг гүрвлийн мөрийг өдөө хүртэл хадгалсан онгон цэнгэр талыг эцэг нэгэн тэрлөөг. За эцэг нь хэн гэж уншиж байна? Бид нар бүгд За яруу найргийг хэн уншив? Данчаа уншиж байна. Хэн гэж уншив? сэтгүүл ямар нэг Сэтгүүж үлсэн бахаа гэж одоо. Таних хүн биш үү? таних юм биш. Таних байна. Явуу улангаа өөрөө уншиж байгаа маа энд явуу улангаа. За тэгвэл Бигзи явуу улан гэдэг хүн энэ байж зургийг харж байна тийм ээ. Бид одоо хараа сайн таньдаг болоорой зэ. За Бигзи явуу улангаа тухай та нар мэдэх үү? Мэдээж зогоо мэдээ. За багш та нарт Бигзи явуу улангаа хэн сайн мэдэх вэ гэдэг ийм хүсэлт тарааж өгсөн байгаа. За энэ хүсэл дээр багаараа ярилцж байгаа хүслэгтэй бүгдий. За бүгч гэнэ үү? Тосчна. За ихнээсээ баг тосч.
За, нэг болон. За, тийш нацсан юм яриа шүү. Так дуусч байна. За, хэлээс. За. Рэгзээ явуулсан баг болохоор 1928 онд Завхай аймгийн Жавсан цомд төрсэн. Тэгээд алдар гавьяан болохоор дорны их яруу найрагчтай төрийн шагналт ард түмний гавьяат байгаа. Тэгээд уран бүтээл нь болохоор мөнгө азарын чимээ, би чам тайртай, туулын шугай, хар усны шагшуурга, тэхийн зогсоол, говь, алаг дэрсхий, төрсөн мэм учиртай гэх мэт олон уран зохиол бүтээлүүд хийгдсэн. За баярлалаа. Рэгзээ явуулсан өмнөд нь мөнгө азарын чимээ гэдэг нөгөө нэгсэн баг 20 эд он төрсөн гэж та 29 он гэлцсэн. Тэгээ 10 аймаг төрсөн гэж бодож байна. Тэгээд авсан гавьяа шагналууд нь гэх юм бол төрийн шагналд авсан баг болор цомын эзэн. Яга болор цомын эзэн бэ гэхээр нөгөө нэг мундаг яруу найрагч дараад болор цомыг аваад шүү дээ. Тэгээд болор цомын эзэн заавал болсон байх гэж бодчихжээ. Тэгээд мэдээж ардын уран зохиол жин сайхан жилийн зохиолсон юм чинь. Тэгээд үлэмжийн сайхан хорвоо би хаан дөрөвөө зөвхөн Монголдо говьхон гэдэг шүлгээ зохиолсон. Говьхон гэдэг шүлгээ зохиолсон. Бас нөгөө манай ээж бас хэлжсэн нөгөө өмнө гоёын тараасчид гэдэг шүлгээ зохиолсон. За баярлалаа. Рэгзээ явуулсан гэдэг нь 1920 оны юу давхаас өмнө Жавсан гэдгээс өмнө төрсөн. Тэгээд алдар гавьяаны болохоор алтан гац болор цом тэгээд Монгол улсын гавьяан гэдэг нь алтан гац гэж хэлж байна. За. Тэгээд уран бүтээл нь болохоор мөнгө азарын чимээ, би хаан дөрөвөө туулын шугуу гэж үзэж байсан. Тэгээд үзсэн шүү. Юу хар усны орон шагшуурга их орон за баярлалаа. За манай болохоор өмнө үзчихсэн болохоор 20 он төрсөн гэж бодож байна. Тэгээд Завхай аймаг төрийн шагнал соёлын гавьяат зүтгэлдэг. Энэ Инглиш дээрх одоо медалаас нь харж байгаа төрийн шагналтай аль төрийн шагнал яваа юм. За сайн байна. Тэгээд уран бүтээлийн үед мөнгөн хазарын чимээ, би хаан төрөвөө хийн зогсоо. За сайн. Манай болохоор ярилцаад 1929 онд Завхай аймагт төрсөн. Өмнө үжижсэн хичээлээсээ цаана тэгээд хөдөөнөө төрж өссөн. Энэ нь яагаад ингэж хэвчсэн бэ гэхээр хөгмаахан нэнгэрийг эзэг нэгэн төрлөө би ингээ одоо бүхэл нөгөө хөдөөнүүдийн сайхан зүйлүүдийг яг өөрөө хийсэн юм шиг болохоор хөдөөнүүд нөгөө багасаа төрж өссөн юм болов уу гэсэн. За алдар гавьяан гэх юм бол 1964 онд Монгол улсын төрийн шагналыг авч ирсэн. Тэгээд ардын уран зохиолч гэж түүнээс энэ яагаад ардын уран зохиолч гэсэн бэ гэхээр одоо бүх ихэнх шүлэг нь одоо ард түмэндээ зориулсан тийм шүлэг. Тэгээд соёлын гавьяат зүтгэлтэй. За уран бүтээл нь гэх юм бол ганг нуур, би хаан төрөвөө, би чам хайртай, аавын гар зөвхөн Монголдо говийн шүлэг. За сайн. За хааны энэ бичснээр бол зарим нь Завхай аймаг, зарим нь Арган аймаг гэж бичсэн байна тийм ээ. За бид бол энийг өмнө нь тэр туулын шугуу гэдэг шүлгээр бол үзэж байсан шүү дээ тийм ээ. За тэрийг зарим хүмүүс марцсан юм шиг байна тийм ээ. За дэлгэц рүү анхааръя. Төрсөн нутгаар хаан гэж байна. Завхай аймгийн Жавсан цом гэж хэлсэн хүмүүс бол яг зөв бичсэн байна тийм ээ. За 1920 оны 3 дугаар сарын 19-ний өдөр мэндэлсэн тийм ээ. За энийг тэмдэглээд авчи. Зарим хүмүүс энэ 28 он гэж бичсэн байсан шүү дээ. Тийм ээ 29 он байна шүү. За энд нэг болоод ихсэн 64 он төрийн шагнал авсан гэдгийг бол хэлсэн байсан. Яг үнэн байна тийм ээ. 64 онд Монгол улсын төрийн шагнал авсан. 79 онд соёлын гавьяат зүтгэлтэн цод авсан. Ардын уран зохиолч мөн байна уу? Ардын уран зохиолч харахаа авч амжааг байна шүү дээ. Тийм ээ. Энэ үед бол ардын уран зохиолч гэдэг цод магадгүй гараад байсан ч юм магадгүй тийм ээ. 1980 оноос л ардын уран зохиолч гэдэг цодыг өгч ирсэн шүү дээ. Хамгийн анхных нь Цэд Андын сүрэнгөд өгч ирсэн гэж өгч ирсэн. За уран бүтээл нь за 1949 онд анхны шүлгээ бичижсэн. Тэрнээс хойш 1950 онд үсэл 52 онд Цэнхэр мандлын Тэнгэр дор 61 онд мөнгө азарын чимээ гэдэг бүгд бүтэн шүлгийн ном хэмжсэн. 3 ном хэмжсэн. Нэг номон дотор хичнээн шүлэг орох болоор байгаа. 100-аад. За 100-аад ч магадгүй тийм ээ. Маш олон шүлэг орсон. Ийм олон шүлэг бичсэн аргагүй л одоо дорны их яруу найрагч юм байна. За зарим нэгэн уран бүтээлийн товчоог таавал хэлий. Та нар эндээс өөрсдөө мэдэхгүй зохиол бичиж авах нэ. За 55 онд 26 настайдаа би түүнд хайртай гэдэг шүлгээ бичсэн байна. 67 онд туулын гориг шөндөө сайхан сан. 59 онд алаг дэлхийн төрсөн минь учиртай мөнгө азарын чимээ, хар ус нуурын шагшуурга.
60 онд мөнгөн хазаарын чимээ номоо хөлөөсөн, 70 онд тэхийн зогсоолоо бичсэн, 72 онд Ванс өмрөө бичсэн. Ванс өмрөө гэдэг мэдэн тийм ээ дуу байдаг шээ. 73 онд Зөвхөн Монголдоо гэдэг шүлгээ бичсэн байна. 77 онд Үлэмжийн чанар шүлэг минь гэдэг шүлгээ бичсэн байна. За 78 онд Улаанбаатар хот гэдэг шүлгээ бичсэн. За өнөөдөр бид нар явуу энэ би хаан руу гэдэг найрыг үзэж байна. За арчлалынхаа гарч ирээ. Өнөөдөр хэдэн мэдээ санаадраа? 10 сар. Найрлагын гарчгаас нь харахад юуны тухай үзэж байгаа юм шиг байна. Эх орны тухай бичсэн байх гэж бодож байна тийм ээ. Би хаан төрөвөө. Хаан гэдэг асуулт нь хаан гэж хариулах таарна. Монголд. За өнөөдрийн хичээлийн зорилго найрлагын агуулгыг ухаарч ойлгон эх орныхоо байгалийн гол сайхныг мэдрэхэд оршино. За хичээлийн зорилго найрлагын тухай ярилцах. Найрлагын тухай бид ярилцсан. Найрлагын тухай бид нар одоо тавчгаа мэдээлэл авсан. За дараа нь яа гэж юур төслөтэн задлал хийнэ. Дараа нь найрлагыг сонсоо шаардлыг байдлын сайхан тоглож ярилцсан. Дараа нь найрлагаас хаасан. За энэ найрлагыг бид сая найрлагчийн үндэснээс сонссон байгаа. Би хаан төрөвөө гэх тийм ээ. Найрлагчийн үндэс. За анх сонсоод ямар сэтгэл төрвөө? Анх сонсоод ямар сэтгэл? Энэ хүн өөрөө эх орноороо бахан гэсэн. Яагаад? Яг зөвхөн шүлгийн ингээд сонсч байгаа би хандар одоо хөх махан дээр эзэн гэрхэн дөрдөө бай. Тэгээ ийм сайхан байгаль ийм сайхан эх орн төснөрөө бахархсан. Бахарч байгаа юм шиг байна. За сайн байна. Өшөө өөр за би өөрөө одоо энэ шүлгийг болохоор анх төрсөн сэтгэлгээд энэ хүн өөрөө болохоор энэ өөрийнхөө шүлгийг их мэдэрч өөрөө зохиосон болохоор энэ шүлгэндээ орж шүлгэндээ орж өөрөө зохиосон болохоор энэ өөрийн ямиг орж байгаа санагдчихсан гэж. За өшөө танахаас энэ шүлгийг сая үснэг нь сонсоод байгалаа эх орноо хайрлах сэтгэл төрлөө тэгээд энэ сайхан эх орноо одоо бид нар одоо өдөр тутамны хаяад идэг хог хаяглаа багсаж одоо байгалаа хайрлах тийм ухамсарл. За сайн байна. За гадаа сэтгэлж байна. Өшөө танахаас өөр хүсэл ясаа үед яах? Энэ шүлгийг уншиж байхдаа өөртөө ингээ омогшоо би тэр хаан мөнгөн нэг эзэн төрлөө би бид нар одоо би хоолоо гэж чангалаад ингээ танаас бүр ингээ баярынх нь ингээ омогшиж байгаа юм шиг ийм сэтгэл дэлгэрч тийм ээ. За сайн байна. За найрагчийн сэтгэл хөдлөлийн өнгө аяс мэдрэгдвүү. Яагаад төрлөө би гэдэг дээр сая атом дээр хэлсэн шиг нөгөө хоолоо өндөрсгөө сэтгэл хөдлөлөө тэрүүгээр илэрхийлж байгаа юм. За тэрвэр нь ямар сэтгэл хөдлөл илэрч байгаа гэж бодож байна? Эх орноороо бахархах энэ төрсөндөө бахархаад баярлаж байгаа сэтгэлээ илэрхийлж байна гэж. За хэдүүлээ одоо найрлагыг жүжигчний үнснээр одоо уран яруу үнснээр сонсцгоё. За сонсож явах явцдаа шүлэгт юу найрлагт ямар зүйлийг магтаж ямар зүйлийг эзэгнэн төрлөө гэж хэлж байна вэ? Тэрийг юу яа шүү. Бичиг тэмдэглэж аваад явна шүү. Онцгой сарны хатсан надаас тойрогт ховын хоёрын тохиох бяцхан хоёр хүн зүр цэнхэрлэх төдий тэртээ хохманхан тэнгэрийг эцэгнэн төрлөө. Цаста цагаан үлийг эцэгнэн төрлөө. Цан хөрөг савсаж үндсоо хоёрод цасан шихэд цацаж өссөрөг харилд сарилаа хүйтмүй сарлагын бохдсон цаст цагаан үлийг эцэгнэн төрлөө. Онгон цэнхэр талыг эзэмнэн төрлөөрий орсаар зэрлий хав сүрж хөндөд орсон бүрэн шид оих хангын хоолойд үгүрүжинэрийг өдөн хүртэл хатгалсан онгон цэнхэр талыг эзэмнэн төрлөөрий мөрөнгөн үсэгнэн төрлөөрий мөнгөн сарны сүлдэр толоон хөргөдөл гонд миний өвдөд син мөн төрөнд малсан хүний мотин шог аюу саран васан мөрөнгөн үсэг эцэгэн хэмбэр миний яртан агиран эцэгэн хэмбэр
боловсрол шүлдэр юухнаа шүлдэр юусэн шүлдэрт нь одод гэлцэх бэлбэнд ухсбын хэмбэлдэл цагаан цэцэнд үнэн ядын агэрантыг эцэгэн хэмбэлдэл зүүн шүншигний эцэгэн хэмбэлдэл зүүн цагаан хин хонсож томсмоос зүүн лангортой гантулын тотонд зүүн томид монгол хүний байсан зүүн мэдвч хоншигний эцэгэн хэмбэлдэл сайхан бүсүүн сэтгэлийг эцэгэн хэмбэлдэл Сонсон гүнэм талмарх адуутны хэмээн сайхан хангасан дэйхин хормон нуглаасан санан уурах цэвэрчүдгийн аашинд сайхан бүсүүн сэтгэлийг эцэгэн хэмбэлдэл Инхэдүглийн дөрөвдүглийн хэмбэлдэл Талин журамарги шанхны үзүүн чичирэнд тэнгэрийн сахинаас бүстэйг дээрэн гаргаж үзээгүй тэнгэрийн сүрэг онгон хулангийн нөрөнд тэнхэд хүлгийн дөрөв эцэгэн хэмбэлдэл атар хорбороо эцэгэн хэмбэлдэл амгалан тэнгэрийг цочоох аюун догшингэр банд аюунгаар шүхүрдэх мөндрийн цаан ширхэгт алтан талдах сонгын догомонд атар хорбороо эцэгэн хэмбэлдэл цэвэрхэн донишгийг эцэгэн хэмбэлдэл Цэнхэр хатгын дээрх мөн аяхтай сахатанд цэвэр сайхан өшигтэй уртын дууны аянд цэнгэх зорхоссон хүний хурцаянд цэвэрхэн дууны эгшгийг эцэгэн хэмбэлдэл хохотэнгийн урамыг эцэгэн хэмбэлдэл хохо монгол амдарсны уйдэн сандамхт Хүчирхэгэл симэтэгтэнсэн хорсролын дэгэнд хорстартан дэлхийн үчилээд малмайлсан хохот тэнгэрийн нурмыг эцэгэн хэмбэлдэл За шингийг сонсоход ямар сэтгэл төрж байна? Илүү хүрч явах шиг байна тийм ээ. Ая зураг оруулсан болохоор өшөө танаа багс өшөө их орондоо болохоор ингээд амьдэрч явахдаа болохоор ингээд байгалийн сайхны тэр одоо сайхныг сайн мэдэрч яддаг. Тэг яг ингээд харахад болохоор бид нар бүр омогшингүй инээр миний их мөр ийм шүү дээ. Сайхан шүү гэж бодогдож байна. За яагаад гэж бодож байгаа юм. За илүү ингээд түрүүчийнхаас илүү их ойлгож байна. Илүү их өөртөө нэг тэр ойлгож тогтоож авч байна. Энэ номын 9-ийн 9 нь болохоор юм хайрлах хэрэгтэй. Их орно бид хайрлах хэрэгтэй. гэж ойлголоо ёо. За өшөө тэр араас энэ шиг байгаа юм тоглосон байгалийн гоо үзсэн байгаа. Хөрмөр амгш төрлөө тийм. За хэдүүлээ бадаг бадгаар нь шүлгээ эхлээс нь татыг үзлээ бадаг бадгаар. За номын удас Очоо дээр би хаан рууэ гэдэг номын удас очоо. За эхний багийг уягтаа сайхан саяын жүжигчнийг шиг уншнаа. За хэлээ. За юмшээ. За чамд дугаар шиг эхний багийг Хөнгөх манхны тэнгэрийг эзэн хүн төлөө би Хүмсгэн сарны аялах сарны асын алаас тойрогдог. Холын хоёр одны тойрох бяцхан чөлөөнд хоёр нүдний үзүү цэнхэрлэн төдий тэрдээд хөнгөх манхан тэнгэрийг эзэн хүн төлөө би. За эхний батын дээр юу эзэгнийхэн төрсөн гэж байна? Тэнгэр. За сайн байна. Нэг гэж байгаа тэнгэр гэж тэнгэрийг гэж ааж. За хоёрдугаар батын дээр. За танаа багаас. За уншия. Цав бүрийг сатаж өвс ороо хоёрыг цасан шиг татаж өвс болох хажиг сарья бүтрүү цалгийн болгочихсон цас цагаан эзэн төлөө. Хоёрдугаар батын дээр уудаг эзэгнийхэн төрсөн гэж байна. За гуравдугаар
Цаанаас дараа мэдэх юм шиг. Онгон зинхэр талыг эзэнийхэн төлөө би орг саарал зэрэглээ хавар сүмэлцэлтүүд хүндээ орсон бүрийн шүд өвөл хангинах хоолой үлэг гөрөгийн мөрийг үлээ хүртэл хадгалсан онгон зинхэр талыг эзэнийхэн төлөө би Хайсан болчихжээ. За гурвны үгнийг эзэнийхэн төрсөн гэж. За дараагийн багийн уншиж танаас. За уншия. Мөнгөн болон эзэнийхэн төлөө би мөнгөн сарын өдөр халуун гүрэх дэлгөөд миний өвгдийн морин дүрэнд наацсан хүний нутгийн шараад ариун усаараа угаасан мөнгөн усыг эзэнийхэн төлөө би. За дараагийн бат зүгсэн. Эзэнийхэн төлөө гэж. За дараагийн чи уншия. За. Уушрын завсар шүүдэр бүгд авчид үрэл ус усан шүүдэр надад ялцах дэлбээ өгүүлбэр мөнхийн бэлэгдэл цагаан өвөл цэцгэн өнөр ялтам айн хангыг эзэнийхэн төлөө би. За юу гэсэн? Айн хангыг ургамлыг эзэнийхэн төлөө гэж. За дараагийн багийг эндээс үзье. Зүрмэлэгч хүн шиг гэрийн эзэнийхэн төлөө би зүйл би цагаан өвхний хомсох осорт зүрхэн улаан галтай галтай тотхон 100 түмэн үед Монгол хүний эдээсэн зүрмэлэгч хүн шиг гэрийн эзэнийхэн төлөө би. За юу гэж? Гэрийн эзэнийхэн төлөө гэж. За дараагийн цааш нь сайхан бүсгүй сэтгэлийг эзэнийхэн төлөө би формуусны дундаа талбарах алан нүдний бэлэмрээ сайлын өнөр хахалсан дээлийн формын удаасан санан уярах цэвэр ичмхий аашин сайхан бүсгүй сэтгэлийг эзэнийхэн төлөө би. За юу гэж? Сэтгэлийг. За сэтгэлийг эзэнийхэн төлөө гэж. За чинээ тэгээд бүлгийн дөрөв эзэнийхэн төлөө би тэгмэж жолоо таны үзүүр чичээрийн тэнгэрийн сэлхний бусдыг дөрөв тэнгэрийн сэлхнаас бусдыг дээрээ гаргаж үзээгүй. Тэнгэр говийн сүрэг онгон тулангийн жорон тэгээд бүлгийн дөрөв эзэнийхэн төлөө би. За юу гэж? Дөрөв бүлгийн дөрөв гэж. За батал Аадр хурброг эзэгнийхэн төлөө би амгалан тэнгэрийн цочох аяыг догшин гэж ба ариун агаарт шүхүрлэх мөндрийн цагаан шүхүрт алтан татах солонгын долоон өнгөнд аадр хурброг эзэгнийхэн. За дараа нь юу? Бороо. За бороо дараах нь ариун жимэг. Зээхэн дууны их шиг эзэнийхэн төлөө би цэнхэр хадлан дээр монгон баяртай сархтан зээхэн сайхан их шигтэй уртын дууны аян цэнгэх зов хосолсон хүний хүзээн зээхэн дууны их шиг эзэнийхэн. За юу гоо? Дууны их шиг. За дуу их шиг. За ингэсэн бигнэ шээ. Хөх тэнгэрийн орны эзэнийхэн төлөө би хөх Монгол алдарсны үедээ үсэн дом хүчрхэгдээ чинь мандсан сүнслийн төлөө хөх талбын үрчлээд моргай болсон хөх тэнгэрийн орны эзэнийхэн. За юу гэж? Тэнгэрийн орны эзэнийхэн төлөө гэж. За бүгд анхаарай. Бадгаас бадаг руу шилжихдээ ямар дарааллыг гаргасан байна вэ? За энэ дарааллыг юу дээр байгаа цаасан дээрээ. За зургаар илэрхийлж болон үгээр бичиж болон ямар дарааллыг гаргасан байна? Саяхан бичсэн тэр 9 дарааллаа харж байгаа бичцгээе. Амгот нэг бүгд эзэнж байгаа би яа би ч юм аа. Арай жоохон том. Я таа Бичгээр мэдээсэж байна. Ингээд би
За дууссан баг нь аваад гараад ирээ. За тэсэ тайлбар. За ямар дараалтыг үзүүлсэн байна вэ гэж тийм ээ. За эхний баг. Тэгэхээр ингээд бүх мангад тэнгэрийг эзэмнэх төлөвлөгөө хүн тэнгэрээс төрөөд дараа нь уулыг эзэмнэх төлөвлөгөө, талыг эзэмнэх төлөвлөгөө хүн тэнгэрээс мэдээд одоо Монголынхаа газар шараад эзэмнэх төлөвлөж байгаа буцаад ингээд бүх мангад тэнгэрийг эзэмнэх төлөвлөгөө яг тэгээд буцаад тэнгэр рүү явж байгаа тэр санаа хэлдэг. Гэж бодож байна. За их сони санаа байна тийм ээ. Тэнгэрээс ирээд тэгээд эзэмнэх байгаа. Тэгээд зүгээр явцдаа гэсэн санааг идэх гэж юм гэж. Тийм дагаалууд байна гэж хэлж байна. Тэгэхээр тэр ерөнхий утгаар нь одоо ярих юм бол тэр хүний юу ах нь. За амьдралынхаа туршид эзэмдгээ гэсэн утгатай байх ч байна тийм ээ. За энэ юу тэнгэр гэхэлэр маш хол гоо зүйл. Тэгээ уус тэгээ ингээд таал уус болохоор бидэнтэй зэрэгцэн тэгээд бороо гэхэлэр ингээд тэнгэрээс ордог болохоор арай хол тэгээд тэнгэр гэхэлэр хол байна гэж ойлгож байна. За алсаас наашаа ирстэй тэгээ буцаад яаж чинь алсаа яаж чинь гэж ойлгож байна. За танаа манай үеийн хүмүүс ингээд манай монголчууд дээд тэнгэрээс яг хүүхдүүд монголчууд гэж ярьдаг шүү дээ. Яг тэрүүн шиг бид нар ингээд хүүхдүүд сайхан тэнгэрээс мэдлээ. Тэгээд нэг хоорондоо сайхан эзэн нууш тэр яг ингээд энэ шүлгийг сонсоход нэг өөрөө ч нэгдэхгүй тийм их орон юм шиг тийм сэтгэл гоё төрөл байхгүй. Яг тэрүүн шиг бид нар ингээд сайхан их орноо эзгэж төрөө бид нар бүгд яг их орон бүгд юм шиг санагдаад тэгээ буцаад ертөнцийн байж ямар тэнгэр рүү явж байгаа юм шиг дээ. За түрүү чи багтаа санал хийж байгаа тийм ээ. За баяргүй сайн байна. За тэнгэрээс хүмүүс буулдаг гэсэн. Тэнгэрээс хүмүүс бууж ирээд газар дээр уул тал дээр ус усаад тийм их гоё зургаар идэх хийж гоё зурсан. Хүний болохоор үнийн сэтгэлийг сүүгээр идэх. Сүүгээр сэтгэлийг эзэмших төлөө гэж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр цагаан сэтгэлээ өгөөс сүүгээр идэх гэсэн чинь за баяргүй сайн байна. Их гоё зурсан. Бороо гэрээ тэнгэртэй орчихдог байна. Хүний амьдрал зам хийх бороо идэх хүний голдон дүрсэлцээ. Ерөөсөө энэ бол тэр чигээрээ л хүний юу гэж хэлж байна. Амьдралын зам байна гэж хэлж байгаа юм. За дараагийн орон зай алслал гэж бид нар зураг хичээлээр үздэг тийм ээ. Зинхүү. Яг гэдэг тийм. За хотын жижигхэн тэгээд наашаа ийм орон зай алслал одоо энэ шүдгийн агуулгад байна уу? Энэ байгалийн орон зай алслал байна уу гэдгийг одоо та нар мөн адилхан одоо зургаар илэрхийлэхээр байна уу? Өөрсдөө үзэл бодлоор илэрхийлье. Орон зай алслал. За шүдгээ ихээс уншия. Шүдгээ балга харж байгаа номон дээрээс уншиж байгаа тэмдэглэе. Орон зай алслал гэхээр за орон зай алслал байна уу?
Геометрийн төгсээр илэрхийлж болно. Төгсээр дөрвөлжингээр илэрхийлж болно. Сэгээр илэрхийлж болно. Манай болохоор энэ болохоор одоо тэнгэр гэдээ ярихаар бид нар бол маш дээр байгаа тэр зүйл болохоор одоо аслалтаар ярих юм бол маш жижиг харагдана хол байгаа зүйл жижиг. Тэг одоо тэнгэр одоо уус хаал гэдэг энэ болохоор хүн болохоор өөр хамгийн том яагаад гэвэл одоо энэ их орон одоо энэ уус тал тэнгэр бүх зүйлийг бид эзэмшдэг болохоор бид нар хамгийн зүйл том бай. За ихсэн нэг гой санаа гарч байна. Хүн хамгийн том юм бэ тэнгэр их жижиг байна гэж тийм ээ. Тэнгэр маш дээр хол харагддаг учраас тэнгэрийг хамгийн холно гэж бодож байна. Хамгийн ямар төрсөд илэрсэн? Геометри гурван төрсөд. За тэгээ ямар гурван тэнгэр юм? Хамгийн жижиг нэ. Яагаад хамгийн жижиг нэ нөө? Хоол байгаа. За сайн байна. Дараа. Тэгээ дараа нь болохоор уул мэдээж тэнгэр уул хоёрын дээр маш их зай байдаг. Гэхдээ уул бас маш өндөр сүрлэг зэрэг утгаараа уулыг бас тэнгэрээс арай наашаа арай наашин зурсан байна тийм ээ цааш. Дараа нь тал бас наашаа. Хөр наашаа. Ингээд ус хамгийн жижиг тэнгэр уул тал ус гээд наашаа болсон маа илүү одоо том болж. За сайн байна. Энэ наашаа смаг илүү том болгож ингэж асаа гэж. За манай бидний ойр орчинд байдаг. Тэгээд яг бидний хамгийн сайн гэж тамаар хэлээ. За бидний ойрхон байгаа учраас эдгээр дандаа ямар гэж ярьсан? Том байдаг чи. Бидний дандаа ойрхон байдаг. Юу ойрхон байгаа? Бидний одоо доор амьдарч байгаа газар шороо, ус, гэр урган мал тэнгэрийг болохоор нар сараар илэрхийлж. Нар сарууд биднээс ямар вэ? Одоо чаас том жижиг үү? Жижиг байна асуусан байна. За баярлалаа сайн байна. Тэнгэр илэрхийлсэн байгаа. Энэ жижигэн зэгнээ болохоор тэнгэр тэгээд хүн нөгөө анх төрөө ингээд өсөж том болоо явж байгаа залуу насндаа ингээд их орондоо их бүтээлтэй ингэж явж байгаа. Эргээ хөшөргөөрөө тэнгэрлэгөө ингэж жижигсэн явж байгаа. За сайн байна. За баярлалаа. За манай хахаараа тэнгэрийг одоо хамгийн том турсан. Дараад нь уулыг турсан, дараад нь гол, тэгээд дараад нь хамгийн жижиг. Энэ тэнгэр, тэгээд наашаага уул, тэгээд наашаа гол, тэгээд хүн сайн байна. Авсаас нь наашаага ингэ зурсан байдаг чинь. За баярлалаа сайн байна. За найрлаг завлал тэгээд бид нар өчнөө одоо даалгавар гүйцэтгэлээ штэ. За энэний дараа та нарт ямар сэтгэлдэл төрж байна вэ? Дараа нь ямар сэтгэлдэл төрж байна? За ингээд хайр дэдэн экономи маш бахар гарах хайрлах хамгаалах сэтгэл төрж байна. Ягаад гэвэл бэлзээ явуулаад хажуугаар баяр сэтгэл төрж байна. Ягаад гэвэл энэ их сайхан экономи энэ сайхан шүлэг болгож бидний бас ийм сайхан хүргэж өгсөн. Баярлалаа гэж хэлээ тийм ээ. Энэ экономи хайртай юм чинь хамгаалах сэтгэл төрж байна. За сайн байна. За ямар ч зүйл экономи хамгаалъя гэж бодож байна гэж. За чи энэ шүлэг би экономи хамгаалж экономиороо бахарах сэтгэл төрж байна. За яагаад бахарч байгаа? Урд бахардгүй байсан юм уу? Яг энэ шиг ингэж бахарч байсан уу? Өө за яагаад бахарахгүй байсан юм бэ? Энэ шүлэг байгасын сайхан Монгол байгаа энэ байгасын маш гоо сайхан юмнуудыг их харуулж өглөө тийм ээ. Их сайн байна. За баяр хүргэе. За өөрийн мэдгүй ямар сэтгэл төрөв? За шинэ энэ дээр бахарах сэтгэл амгш сэтгэл
хүн болт ирсэн бас ялангуяа Монгол хүн болт ирсэн бахархах сэтгэл төрж байна гэж. За гэсэн. За тэгвэл энэ мэдрэмжээ бид нар амьдрал дээр яаж хэрэгжүүлж болох вэ? Багаараа ярилцаад нэг шийдвэр гаргая. Амьдрал дээр яаж хэрэгжүүлж болох вэ? Бид нар энэ хичээлээр үзсэн юм аа. Саний шүлгэмдээ одоо их орно одоо гадар ширээ бүгдийг ингээ эзгэж төрсөн гэдэг. Одоо бид нар гадар ширээнийхөө эзэн гэж одоо тэрийг одоо хайрлах гэсэн одоо үүдээс гадар ширээг хайрлах нь тогоо аяхгүй байх, мод тарихтай усаа хайрлах гам одоо ирээдүйд болохоор өмнө усны гажигталд орно гэдэг ба шүү дээ. Тэр үүдээс усаа хайрлах гам тэгэхээр хойш үүдээ энэ бүхнээ өвлүүлэн үлдээ. Ингээ өвөг дээдсээс бид нарт яаж өвлүүлж ирсэн яг тэр үсгээ өвлүүлж гэж байна. За баярлалаа. So давхурдаагүй санаа юу вэ? За амьтад хайрлах. Амьтад хайрлах гэдэг санаа давхурдаагүй. Яагаад гэвэл одоо хүмүүс ан амьтдаа алж ховордуулж байгаа. Одоо манай Монголын амьтад маань удаан уушгаар орж байгаа шүү дээ. Тийм үү? За амьтад. Хөлөө сургалтын цоо. Одоо манай амьтад маш их хөлөө хог хайрлах юу одоо их орны хайрлах Байгалийн хөлөө одоо явах. За сайн. За их орны хайрлах сэтгэлтэй. Монголчууд их дээр үест юм байгалийн хамгаалах тийм заншилтай байдаг шүү дээ. Одоо уламжлалт заншилтай. Боловсрол хог хайж болохгүй. Тэр юугээ заншилтай байгаа чинь их орны хайрлах сэтгэлтэй. Тэгээд дүүнэртэй үлгэр жишээ байх. Одоо дүүнэр хайжвал хог хаяад яагаад гэвэл за дүүнэртэй үлгэр жишээ өгдөг бол маш сайн. Зөвлөгөө өгнө гэж хэлдэг. Бусдад дөрөв бусдад байгалийн хамгаалах талаар зөвлөгөө өгөх тийм чадвартай байх хэрэгтэй. За тэгээд бас нэг чи одоо чадах уу? Та нар чадах уу? Зөвлөгөө өгч чадах уу? гэж нэг сайн. За үн цэнэ мэдрэх гэж байгаа. Юу гэлээ? Үн цэнэ мэдрэх гэдэг болохоор хүнд одоо яг өөрийн гэсэн зүйл нэлийн хүн цэнтэй санагддаг шүү дээ. Тэгэхээр яг байгаль экономи миний гэсэн их сайн. тэгэхээр хадгалсан үн цэнтэй гэдэг. Чиний өөрийг эзэн нь учраас ямар гэж байна? Их үн цэнтэй. За энэ хичээлийн төгсгөлд бидэнд одоо ийм сэтгэл төрж байна гэж үзэж болох уу? Болоо. Тийм. Горнороо өөрөө ирэхгүй. За гэрээ даалгавар сонголт даалгавар байна. За найртаас хэдэд байгалаа хамгааллын учир гэсэн эссе бичиж болно. За найрлагын агуулга үзэл санааг тусгасан зурагт үзүүлэн юм уу, бяцхан ном юм уу? Цахим хэрэглэгдэхгүй аль нэгийг нь бэлдэж ирж бусдаар үзүүл таниулж болох юм байна. За найрлагыг чэйжлээд уран
Ямар яруу уншиж болно. Эндээс сонгох даалгавар гүйцэтгэнэ. За.